Эрхэм үндэт улсын их хурлын дарга улсын их хурл засгийн газрын эрхэм гишүүдээ Монгол улсын ард иргэдээ та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Монголчууд бид дэлхийн дан геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан түн шатгууны хомсдол, захиргаа эрчим хүчний хүндхэн хязгаарлалт, санаа normгүй олон сорилт бэрхшээлүүдтэй нүр тулсан ч Монгол төр, Монголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийг даван туулж бат зогсож чадсан бид гүнээ талархаж байна. Энэ бүхнийг даван туулахын төлөө хамтран ажилласан, хичээн зүтгэсэн засгийн газрын эрхэм гишүүд, улсын их хурлын дарга эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. За энэ үдэш төрийн жолоог барилдч та бүхэн маань ингээд яаралтай цуглаад асуудлаа хэлж байгаа нь бас улс орны нөхцөл байдал энгийн гормоос гажиж улаан шумаад авч байгааг тод анхаарч ажиллах итгэл найдварын эхлэл гэж бодож байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, геополитикийн хурцдмал мөргөлдөөн, хямралын ирмэг тулсан амргүй цаг үе дэлхийд ихэн тулаад байна. Ийм цаг үед бол бид дотооддоо талцах биш, дэлхийн шуурганд хамтдаа сөрөн зогсох нэг Монгол байх юм цаг ирсэн. Гэтэл өнөөдөр улсын талцал хэтэрч, төрийн шийдвэр гаргалт саарч, үүний хүнд ачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байна. Монголд ёс зүй байхгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол төр засагтай идэх, итгэл үгүй бол засаглал үгүй болно. Итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу ирэх болж хуурдаг гэмтэй. Өнөөдөр их мэдлийн шунд хүсэл хяналтгүй болж намын хуваагдал зөрчилдөөн төрийн хямрал болж цаашлаад энэ дэлхийд шившиг болж байна. Хаяа нахархай шиг одоо ёс зүйн хэм хэмжээнээс давж төр улсын үндэстэндээ юм уран үлгэр дуурайл үлдээх нь гажмөр үлдээж улс төрчид хязгааргүй их мөнгөөр засаг төрөөр тоглодог жишг тогтоож байна гэж үздэг. Үүнд бид одоо гүнээ харамсаж байна. Бид энэ ёс зүйн үнэлтийг зогсоохгүй бол энэ улс төр өөрөө ард түмний эсрэг систем болж хувирна. Ийм учраас бид төрийн үнийн үед ёс зүйн өндөрлөгт байх яруу жишг үлгэр дуурайл үзүүлж ийм сан санаачлал гаргаж энэхүү шийдвэрийг гаргалаа. Энэ хон дээр ч гэсэн байдаг алд бие минь алжааваас алжаа тухай, ахуй төрмөн буу алдар тухай гэдэг эзэн Чингис хааны үг бол бидний өглөө болгон санаж ах ёстой эрхэм сургаал, ягшлал барилдлах дэг журам мөн гэж бодож байна. 9 сарын өмнө та бүхний итгэл ард түмний захиалгаар Монгол улсын ерхий сайдын хариуцлагатай холбоог хүлээж авахдаа би нэг зүйлийг тодорхойлж ирсэн. Гадаад тал хэцүү байна, хямрал мөргөлдөөний сөрөг нөлөөллийг ард иргэдэд хүрүүлэхгүй төр өөрөө бүсэж хангална гэж ажил авсан өдрөө мэдэгдэж төсвийн тодтол хийсэн. Өнөөдөр би энэ унаад-эс эдийн засгийг өөдөн татахын төлөө та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа бас товчхон ч гэсэн тайлагнаж хамтдаа туулсан замаа дүгнэх ёстой гэж үзэж байна. Манай засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлж бодиттой өөрчлөлтүүдийг авчирч чадсан гэдгийг тоо баримтууд нотолж байгаа. Биднийг засгийн газрыг хүлээж авах үед нүүрсний үн унссан, экспорт хомигдсон, валютын нөөц багассан, инфляц өссөн, эдийн засгийн өсөлт 2.6% хүртэл буурсаарсан байсныг та бүхэн санаж байна. Хэрэв бид цаг алдгүй шийдвэр гаргаагүй бол наадмаас өмнө нэг хурдтай нэг зориг гарган шийдээгүй бол инфляц 15% хүрч төгрөгийн ханш 4,000 төгрөг төрс, долларын ханш 4,000 төгрөг хүрч сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум долларын алдагдалд орох бодит эрсдэл нүүрсэн байсан. Гэвч бид заашгүй сонголтыг хийсэн, ард түмний халаасыг биш, тэмтрэх биш, төр өөрөө бүсэж хангалсан. Монгол улсын түүхэнд анх удаа 2.2 их найдаар төсвийн хэмнэлтийн тодтол хийсэн. Үүний үр дүнд нүүрсний экспорт 90 сая тонн хүрч
нийт экспортын орлого 15.8 тэрбум долларт хүрлээ. Ноолуурын экспорт 332 сая долларт хүрч, самсан ноолуурын экспорт 4.7 дахин өслөө, махны экспорт 25.7 өслөө. Жуулчдын тоо 720 мянгаас 847 мянган хүрч түүхэн дээд хэмжээний жуулчтай авлаа. Ингээ эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ. Инфляц 9.3-аас 8.3 улмаар одоо 6.5% болж буураад байна. Төлбөрийн тэнцэл 600 сая долларын алдагдaltaй байсан бол одоо 1 тэрбум долларын ашигтай боллоо. Валютын нөөц түүхэндээ хэмжээндээ буюу 7.1 тэрбум долларт хүрч 2.1 тэрбум доллараар нэмэгдлээ. За энэ бол зөвхөн тоо биш, зөв бодлогын үр дүн юм. Энийг зөвхөн дотоодын тоо баримт биш, дэлхийн нэр хүнд бүхий гол 3 үнэлгээний байгууллага 3 өрөнцөг аргачлалаар үнэлээд Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж доктортой зэрэг шилжүүлсэн нь 2012 оноос хойш сүүлийн 14 жилд хүрж байгааг өндөр үзүүлэлт юм аа. Манай засгийн газар том төрөөс чадварлаг төрлөө шилжих эхлэлийг тавьж хариуцлагын шин соёлыг бий болголоо. Яамдын бүтцийг 81 нэгжээр өөрөлдвөл газар хэлцээр зөвтгсөн агентлагийн удирдлагыг 54-өр 29 зөвлөл хороог татан буулгаж төрийн өмчит компани удирдлагыг 200-аар бууруулж 55 төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож хил гайлын шат дамжлагыг 40%-аар зөөллөө. Төрийн зарцсан өмчүүдийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж иргэдэд буцаан ашиглуулах шийдвэрүүдийг хэрэгжүүллээ. Ингэж одоо бид төр булаагч биш чөлөөлөгч байх ёстой гэдгийг бид боддоо хэрэгжүүлсэн. Эрдэнэс 5 толгой дээр онцгой дэглэм тогтоож ердөө 2 сарын дотор борлуулалтыг 1.6 дахин өсгсөн. Өнөөдөр энэний үр дүнд нүүрсний экспорт огцом нэмэгдэж, биржийн арилжаа хэд их өссөн. Энийг дагаад үр ашиг нэмэгдсэн. Энэ бол бодит баримтууд тоо худлаа хэлдэггүй. Төр зөв үед зөв оролцвол үр ашиг бий болдог гэдгийг энэ харууллаа. Энэ бол зэгцтэй зөв бодлого бол үр ашигыг сайжруулдгийг харуулсан яруу тод жишээ юм аа. Манай засгийн газар нийгмийн аюулгүй байдлыг хангах хүрээнд ч гэсэн хар тамхитай гэмт хэрэгтээ тэмцэх тусгай мэргэжсэн албыг байгууллаа. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг тууштай хэрэгжүүлж, баялагтай эзэн Монгол зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлж эхэлсэн. Төгрөг нуур, төмөртön овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаа авч өгөөжийг нь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ. Оюутын шинэ ордыг 357 сая тонны тисийн нөөц илэрснээр Эрдэнэ төлбөр тэжээлийн цэгийн үнэ биш, ахаад 100 жил доктортой ажиллах бат бүх суурийг тавилаа. Энд зис хайлуулах үйлдвэр, бодит ажил хэрэг болон хэрэгжиж эхэллээ. Ингээд Эрдэнэт бол одоо тэжээлийн цэгийн үнэ биш, 100 дамнах баялагын их хундар гэдгээ нотолж одоо зэсийн үйлдвэр Монгол улсын дотоодын нэвтрүүлэгтүүнийг олон хуваар нэмэгдүүлэх юм бодит салбарыг эхлүүллээ. Төрийн өмчит салбарт зэгцэр хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, Эрдэнэс Монгол нэгдэл 12.8 их найдын төгрөгийн орлого, 4.5 их найд төгрөгийн ашиг, 4 их найд төгрөгийн татвар төлрүүлэлт. Энэ бол зэгцтэй зөв бодлого, төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотлого мөн. Мөн баялагтай эзэн Монгол үндэсний зорилтыг хэрэгжүүлэх бодит талхам эхлүүлсэн. Бид баялагын бодлогыг үгнээс бодит ажил болгосон. Хамгийн тод жишээ нь Бортег. Бортегийн ордыг бид ил тод нээлттэй өрсөлдөөн зарчмаар эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах шин зарчим, шин аргыг нэвтрүүлж одоо тууштай зарлаа. Монголын өгөөжийг 51%-аас бууруулахгүй зарчим баримталж олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 9 сарын хугацаанд бид баялагын бодлогын үгнээс ийм бодит ажлууд болгосон. Өнөөдөр Бортегийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хөсөлтөд ирүүлж 500 саяас 1 тэрбум долларын урьдчилгаа төлбөрийн санал ирүүлээд байна. Энэ бол зах зээлийн үнээр, биржийн үнээр хийгдэх арилж байна. Энэ нэг зүйлийг тод харуулж байна. Монголын баялаг үнэгүй биш, зөв ашиглавал дэлхийд үнэлэгддэг болохын нотлого юм. Түүнчлэн олон жилийн турш яригдж буй оюу толгой ордоос Монголын ард түмэнд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд манай засгийн газар хатуу байр суурь баримталж тодорхой тооцоо судалгаанд ажилласны үр дүнд бодит үр дүнд хүрч байна. Тухайлбал Монголын ард түмний хүртэх өгөөжийг 60%-аас доош болгож нэмэгдүүлэх, ногдлын ашгийг 2026 оноос эхлүүлж урьдчилгаа
ногдол ашгийг авах, зээлийн хүүг 5-6% болгон бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 2 дахин бууруулах гэсэн 5 үндсэн хатуу шаардлагыг тавиад яриа хэлцээр амжилттай өрнөж байна. Бид нэг зүйлийг тодорхой хэлсэн, баялагын дийлэнх өгөөж Монголын ард түмэнд очих ёстой. Хэлцээр эд үргэлжилж байна. Гэхдээ бидний зарчим өөрчлөгдөх ёсгүй гэдгийг бид энд цохон тэмдэглэж байна. Манай засгийн газар үндэсний баялагын бодлого тогтолцооны өөрчлөлтийг бодтойгоор хэрэгжүүллээ. Тухайлбал стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь өгөөжийг тодорхой болох хэлцээг эрчимжүүлж, хувийн хөвшил, төр ард түмэн бүгд хожих зарчим тулгуурласан шин загварыг эхлүүллээ. Томоохон ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай хийсэн хэлцээний үр дүнд баялагын өгөөжийн доод хэмжээг 60%-аас бууруулахгүй байх зарчмын тохиролцоонд хүрлээ. Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөх механизмыг бий болгож баялагын татвар хэлбэрээр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Бид стратегийн урдыг өмчлөх тухай биш, харин баялагын өгөөжийг ард түмэнд хамгийн өндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыг ингэж бодиттой хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл төрийн шууд эзэмшлийг илүү үр ашигтай, ил тод, зах зээлтэй уялдсан ашигт малтмлын төлбөр өгөөжийн шин тогтолцоогоор орлуулах шийдлийг босов. Энэ бол баялаг төсөв иргэн гэсэн шин тогтолцооны эхлэл юм а. Манай засгийн газар эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдрал айл өрхийн үе таалгаар оруулахын тулд хичээл ажиллаж байна. Зарим үр дүнгээс товч дурдвал өрхийн бодит орлого 5% өсөж, аялал жуулчлалын тоо 847 мянга болж 728 сая долларын орлого боллоо. Эрүүл мэндийн салбар тэр дундаа өдөрт 600 байсан Улаанбархан өвчний халдварын эсрэг дархлаажуулалтыг 95 хүргэж өвчлөлийг зогсоолоо. За энэ бүхэн бол тоо зүйлтүүд биш. Энэ бол аврагдсан амь, хамгаалагдсан ирээдүй Монгол хүний амьдралын чанарын өөрчлөлт юм а. Мөн хөдөө орон дахь тавдрын онцлогоо эмчилгээний үйлчлэгээ ойртож, эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлж үр ашгийг сайжруулах зохиц бодлого хэрэгжиж байна. Эрхэм гишүүдээ, өнгөрсөн 9 сарын хугацаанд манай засгийн газар дараах 5 суур үр дүнд хүрлээ. Эдийн засгийг хямралаас гаргаж, өсөлтийг 6.8% хүргэснээр цаашдын солонгорсон эдийн засгийн суур бичиг эхлүүллээ. Данхар төрийг зэгцлэх шинжилгээг эхлүүллээ. Баялагын бодлогын шин стандарт тогтооллоо. Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ. Иргэдийн амьдралд мэдгэдэггүйц бодит өөрчлөлтийг авчрах 300 хоногийн төлөвлөгөөг амьдралд наалттай хэлбэрээр хэрэгжүүлж байна. Бид системийн өөрчлөлтийн суурийг ингэж тавьж эхлүүллээ. Харин түүнийг гүнзгийрүүлэх ажил цаашдаа тууштай залгам чанартай үргэлжлэх ёстой. Бид эдийн засгийн хямралыг давсан, бид ард түмнийхээ итгэлийг сэргээсэн, бид шинэ боломжуудын үүдийг нээсэн. Бид бүхний амжуулж чадаагүй олон ажлууд байж болно. Гэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан. Энэ бол Монгол улсын язгуур эрх шиг Монголын ард түмний итгэл өргөсөн тангараг. Энэ бол төгсгөл биш, энэ бол шинэ эхлэл. Ийм учраас бид эх 5 жилд улсаа хөгжүүлэх шинэ итгэл, эрс шинтгэл 5 жилийн үндсэн чиглэлийг тодорхой шалгуур хэмжих үзүүлэлтүүдээр бодиттой хэрэгжүүлж, өдөр тутмаар төлөвлөж, хэмжиж, хэрэгжүүлж хянж ажилтдаг системийг мөрдөж байна. Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэх ёстой, Монголын төр Монголын иргэндээ үйлчлэх ёстой. Ингээ 9 сарын өмнө өгсөн амлалтаа бид өнөөдөр та бүхэндээ давчхан тайлагнаж байна. Хийсэн ажил их байна. Дараа дэлгэрэнгүй тайлагнах боломж олдно гэдэгт итгэж байна. Хийх ажил их байна. Хүрэх зорилго өндөр байна. Гэхдээ бид нэг зүйлийг нотолсон. Монгол улс зөв бодлогоор зэгцтэй, зэгцэр хөдөлгөөнөөр урагшилж чаднаа. Эрхэм гишүүдээ, бид ажиллаа хийсэ. Гэхдээ надад бидэнд энэ тоо баримтаас илүү Монгол төрийн систем, Монгол төрийн ёс зүй өөрөө чухал байна. Бид энэ хямарч гажуудсан төрийн бүхнийг зэгцлэхийн тулд зэгцэр хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ бол нэг хүний биш, Монгол төрийг шин шатанд гаргах түүхэн орлого байсан. Төр нэргнээсээ холдсон, авилгад идэгдсэн шийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтцоог халах нь бидний туйлын зорилго байлаа. Бид ялагдал, талцал хуваагдал, парламентын гацаа улс орны чухал шийдвэрүүдийг зогсоож, гадаад дайны халуун цэгээс дутхааргүйгээр нэрвдүүлж эхэлсэн байна. Улс төрийн институтуудын хуваарлалтад
маргалдаж байх зуур улс орны эдийн засагт нурж мэдхээр ийм аюул ойрцсон байна. Ард түмний итгэл өмчлийг шударга эсэргээж ардчлалын үн цөлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огт мартаж болохгүй. Энэ бүх маргаан эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний аж амьдрал чухал, төр нь гацж төрийн түшээд нь улсын ашиг хонжооны төлөө гүтгэлэг дайралтаар нийгмийн сэтгэл зүйд гүн хямралж ирж байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна. Монголд хүн засгалдаггүй, хууль засгалдаг байх ёстой. Задарсныг нь засгалдаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Ийм төр байсан, одоо ч байна, цаашдаа ч байх учиртай. Энэ бол одоо Монголын төрөө. Төр зогсох ёсгүй, төрийн бодлого тасалдах ёсгүй, төрийн үйл ажиллагаа саатах учиргүй. Монгол улс урагшилсаар байх ёстой. Би явж болно. Харин шударга үнний төлөө тэмцэл хязгаарч зогсохгүй. Монголын төрийн үйл ажиллагаа тасарчлахгүй. Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна. Би ийм учраас ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Улс төрийн өрнөл үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж хожим олдно гэдэгт итгэж байна. Албан тушаал мөнх биш, харин Монголын төр мөнх юм. Улс төрийн тэмцлийн золиос нь ард дэргэд байх ёсгүй. Бидний эхлүүлсэн өөрчлөлт үнэн зөв эцтэй заавал ялна. Төр төвшин дэлхийн ертөнц амгалан байх болтугай. Мөнх өгтөнгөрийн хүчин дор Монгол улс маань мандан бадар болтугай.